За сайн байцгаана өдрийн мэнд төргий. Нийгмийн дэд бүтцийн нийлүүлэлтийг дэмжих төсөл санаачлаад ингээд хөнгөлтэй зээлээр хэрэгжүүлэх гэж явж байгаад бол баярлж байна. Тэгээд чуулган дээр хэлжсэн уг нь замаа барих биш сургууль цэцэрлэгийн имлгээл төсвөрөө барьчмаар байгаа. Тэгээд заавал зээл аваад сургууль цэцэрлэг хүүхдүүдтэй тий эрүүл мэндийн салбарын хүмүүстэй ингээд анхаарна гэдэг бол жоохон улсын бодлогын хөгжлийн чиглэлийн хувьд бол буруу шүү гэж хэлмээр байна. За нийт 41 сургууль цэцэрлэг барих юм байна. Нийслэлийн 5 дөрөвт 17, Налахт 1, орон нутагт 15 сургууль 8 цэцэрлэг юм байна шүү дээ. Энэ 41 барилга байгууламжийг ногоон байдлаар буюу урсгал зардал, ялангуяа халаалтын зардлыг хэмнэх байдлаар ЮНИСЕФ-тэй гэрээ хэлцэрэг ЮНИСЕФ-ийн зүгээс одоо жишээ нь одоо 5 тэрбумаар жишээлбэл сургуулийн барилга бариа гэхэд ногоон болгоход шаардлагатай 500 сая төгрөгийг ЮНИСЕФ олгож болж байна. Үнэгүй өгж болж байна гэсэн зүйлийг ярьсан. Тэгээд Наранбаяр сайттай яриад таныг бас ЮНИСЕФтэй холбож өгсөй. Тэгээд тэр ажил ер нь энэ дээр оролцоод явах боломж байна уу? Тэгэхгүй бол манай орон нутагт ялангуяа уурын зуухаар ажилтдаг сургууль цэцэрлэгийн барилгач урсгал зардлынхаа 70-80% нь түлээнд яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг багасгахын тулд бид нэр ийм эрчим хүчний хэмнэлттэй сургуулиуд нийлүүлэх шаардлагатай байна. Нэгдүгээрх нь, хоёрдугаарх нь нийслэлийн 5 дөрөвт 17 сургууль гэж байна. Арай цөөхөн биш үү? Орон нутагт 15 гэж байна. Тэгэхээр нийслэл дээр 60-70-аараа нэг ангид сууж байгаа шүү дээ. Нэг ширээн дээр 3 хүүхэд сууж байгаа ийм нөхцөл байдалтай байгаа. Энэ 17 сургуулийг барьснаар хэдийн хэмжээний энэ нийслэлийн сургуулиудын ачаал багасах вэ? Тэгээ байршлаа яаж тодорхойлсон бол нийслэлтэй ярилцаад эх жил 33 сургуулийг барья гэд байршлын бүгдийг тодорхой болгоод өгсөн. Тэрийг та бүхэн нийслэлтэй ярилцсан болов уу гэдэг хоёрдугаар асуулт. Гуравдугаар асуулт 41 ийм сургууль цэцэрлэг барьлаа. Багш ажилчид нь бэлэн байгаа юу? Хэдэн багш цэцэрлэгийн багш нар хэрэгтэй болох вэ? Тэгээ энтэйгээ уялдуулаад сангийн яамнаас асууя. Энэ 41 сургууль цэцэрлэг барилгын байшин барихлаар урсгал зардал дээр багш нарын цалин ер нь хэр хэмжээнд орох вэ? Цаашдаа бид нар 108 сургууль 95 цэцэрлэг гэж байгаа. Энэний хүрээнд дотор та хэд мэн тооцсон задаргаа тооцоо байгаа болов уу? Танилцуулга дээр байна. Орон нутгийн PISA төвшин хотынхоос 2.5 жилийн одоо зөрүүтэй байна гэж байгаа тий. Орон нутагт бага байгаа шалтгаан нь орон нутагт чинь анги дүүргэл тийм өндөр биш байгаа. Зөвхөн багш нарын одоо чадамжийн асуудал байгаа. Сургалтын чанарын л асуудал байгаа. Түүнээс биш барилга байгууламжийн асуудал бол байхгүй шүү дээ. Гэтэл ингээд нийслэлээр яг ингээд татвар төлдөг ялангуяа хаан уул дүүрэгт амьдарч байгаа хүмүүс бол сургууль цэцэрлэг улсын юм баг байхгүй. Энэ дээр ингээд хот төлөлтөг уялдуулаад энийг гаргамаар байгаа. Тэгээд хот төлөлтийн талаас энэ нийслэлтэй хэрэг ярилцсан бэ гэдэг 5 дугаар асуулт. За хариулт 6 номер тодорхой хариулаарай. За гишүүний асуултанд хариулъя. Бочаргал боловсролын яам. Тэгэхээр таны асуусан энэ ЮНИСЕФ-ийн санаачлал бол одоо маш чухал байгаа. Азийн хөгжлийн банкны тавьж байгаа шаардлага ч гэсэн ногоон барилга, дулааны алдагдал багтай, агаарын бохирдолд одоо сөрөг нөлөөлөл учруулалт өгсөн ийм чухал шаардлага тавьж байгаа. Тэгэхээр энэ ерөнхий хэлэлцээр батлагдаад дараагийн одоо ажлын хэсэг байгуулагдаад Азийн хөгжлийн банкнаас ч гэсэн бас судалгааны баг ирж ажиллах юм байгаа. Тэгэхээр энэ төвшөнд бол хэлэлцээрийн явцд бол ЮНИСЕФ-ийн багтаа бас яг энэ төслийн дэмжлэгийг аваад ингээд хамтран ажиллах бүрэн бололцоотой гэсэн урьдчилсан бид нар бас яриа хэлэлцээр бол хийсэн байгаа. Энэ маш чухал асуудал байгаа. Орон нутгийн тухайд бас яг цэвэр ээлжийн коэффициент бүлэг дүүргэлт хэдийгээр бага байгаа боловч одоо сургалтын орчинд саад учруулах үйц өөрөөр хэлэх юм бол нөгөө эрсдэл учрахаар зориултын бас барилгад байдаг ашиглалтын хугацаанд дууссан тэг маш эрсдэлтэй хүнд нөхцөлд байгаа тэр сургуулиуд бол бас байгаад байгаа. Тэр асуудлуудыг бас ирэмбийнхаа нэгж шалгуур үзүүлэлт болгож авсан байна. Нийслэлийн хувьд бол энэ тоо үзүүлэлт одоо хэрэгцээ шаардлага бол нийслэлийн тооноос хамтарч байгаад гаргасан тоонууд байгаа. Зүгээр дээр нь гол шаардлага бол нөгөө газрын ерөн төслийн бэлэн байдал хангах гол үзүүлэлт байгаа. Тэгэхээр нийслэл дээр бол бас нэлээд толгомцсон асуудал, газрын чөлөөлөлтийн асуудал, цаг хугацаа авдаг, үе шаттай бас нэлээд ажил хийгдэх ёстой учраас тэрийг бас нийслэлийнхэн маань бас нэлээд тооцсон байгаа. За зарим нэг асуудал бол бас хугацаа орж дараагийн ээлжинд бас газрын чөлөөлөлтийн асуудал ер нь хүлээгдэж байгаа. Газрын чөлөөлөлт ер нь хамгийн чухал толгомцсон асуудал байна. За хариулт. Сангийн яам.
Нэг номер. Лусан жимч гишүүний асуултанд хариулах сангийн амтлагыг жаргал. За одоо яг эрэлт хэрэгцээний хувьд бол хоёр асуудал байгаа. За хөгжлийн бодлого төлөлт талаас нэлээд маш олон зорилтууд тавьсан. Тухайлбал засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нийтдээ 214 их найдын хэрэгцээ шаардлагатай. За үүн дотор мэдээж улсын засгийн их хөрөнгө оруулалт их усэр баг. Нөгөө талдаа зөвхөн 26 оны жилийн төлөвөө гэхэд бид нэр 19 их найдын хэрэгцээний 3.6 төсвийн хөрөнгө оруулалт гээд. За яг нийгмийн эдийн засгийн хэрэгцээний хувьд бол 2028 он хүртэл бид нэр дунджаар яг хүрэх түвшингийн хувьд ээлжийн коэффициентийг хамгийн дээд талдаа сургуулийг 2 цэцэрлэгийг 1.2 ч юм уу те энэ хэмжээнд хүрэхэд за 108 байршил байгаа. 108 байршлын 84 нь бол Улаанбаатар хот. За 95 цэцэрлэг хэрэгтэй. 95 байршлын 59 нь эсэргээр хөдөөдөө илүү цэцэрлэгийн хэрэгцээ өндөртэй байх чинь. Яг энэ байршлуудаасаа бид нэр ирэмлээд ингэ явж байгаа. За яг нийслэлтэр байгаа энэ 108 байршлын 84 нь бол нийслэлт байгаа. Энэ жил нийслэл 37 байршил дээр газар чөлөөлтийг За нэмж хариулъя. Нэг номер. газар чөлөөлтийн үе шатаа хийгээ явж байгаа. За урсгал зардлын хувьд бол яг боловсролын яам нэмж хариулах бах. За манай сангийн сайдын баталсан аргачлалаар бол шинэ хөрөнгө оруулалт дээр бид нийт хөрөнгө оруулалтыг тооцохдоо барилга байгууламж, дэд үтээц, тоног хөрөмж, дээрэс нь яг ашиглалтын хугацаанд хэдийн хэмжээний урсгал зардал гарах үү те энэ тооцоолуудыг хийгээ авдаг. Тэгээд энд байгаа сургуулиудын хувьд бол цоошин сургуулиас гадна өргөтгөж одоо байгаа сургуулиудыг өргөтгөж барихтай холбоотой төслүүд дийлэнх нь орсон. Энэ тохиолдолд бол одоо байгаа сургуулиудын ажлын байрны хувьд бол цоошин гэхээс илүүтэй шилжин ажиллах энэ тооцоолууд байгаа. Тэгэхээр урсгал зардал дээр гарах тооцоол дээр боловсролын яам дэлгэрэнгүй байдлаар хариулах байхаа. За улсын засгийн хөрөнгө оруулалтын хувьд бид нар урсгал зардлыг тооцоод яг ашиглалтанд орох жил дээр нь урсгал зардлыг төсөвдөр тусгаад явдаг ийм тооцоолтой. 6 номер. Хариулъя. За гишүүний асуултанд нэмж хариулъя урсгал зардалтай холбоотой. Тэгэхээр шинээр ашиглалтанд орж байгаа сургууль цэцэрлэгийн барилга ашиглалтанд ороход давхар гарах урсгал зардал бол хүүхдийнхээ тоон дээр суурилсан буюу яг ховсох зардлаар олготой явчихдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо бидний энэ төслийн үр дүнгээр бол 18880 хүүхэд одоо сургуульд хамрагдах одоо энэ болцоо нэмэгдэнгүүт хүүхдийн тоогоо дагсан ховсох зардал нь одоо бэлэн тавигдаад явна. Хэдэн онд ашиглалтанд орохоос шалтгаалаад тухайн жилийнхаа ховсох зардал дээр суугаад явна гэсэн. Лувсан жимцэг шүү. За баярлалаа. Тэгээд гол нь төлөвлөгөө байршлаа ингэж харахтаа яг гоо эрсдэлтэй барилга байгаа учраас хуучирсан барилга байгаа болохоор орон нутагт ингэж олноор нь төлөвлөж байна гэж байна те. Эсвэргээр бид нар яг одоо нийслэлд байгаа 60 70 хүүхэд сууж байгаа гэдгийгээ тооцохгүй болвол эрсдэлтэй байна гэж хэлээл орон нутагт баахан сургууль бариад идэг тэнцээ хүүхдийн тоо нэг ангидаа одоо 30 мучаар сууж байгаа шүү дээ. Яг одоо бид нарт юу хэрэгтэй вэ? Нийслэлд байгаа 60 70-аараа ангидаа сууж байгаа энийг л цөөлөх хэрэгтэй. Тэгээ нийслэлд энэ 15 сургууль баригдсанаар энэ 60 70-аараа ангидаа сууж байгаа сургуулиудын ачаал аль аль сургуулиудынх буурах вэ? Тим тооцоолол байгаа болов. Хариулт. Хэдэн номер? 6 номер. Яг ачааллыг аваад үзвэл яхахгүй нийслэл дээр бол одоо нэг шаргалтай байгаа. Гэхдээ одоо бид нөгөө үе шаттайгаар газар чөлөөлөлт нь хийгдээд түүнийг дагсан одоо бэлэн байдал нь хангагдангуут одоо төслийн хамрагдалт санхүүжилт холбогдох бэлэн байдал хангасны дагуу шаардлагадад явна гэсэн ийм тооцоолтойгоор л одоо эхний ээлжинд одоо өнөөдрийн энэ оруулж ирээд байгаа нийслэлийн 17 сургуулийн асуудал орж байгаа. За мэдээж газар чөлөөлтийн асуудал бол одоо шууд өнөөдөр одоо бэлэн байдал нь бол хангагдсан гэвэл одоо яг ийм байдлаар ирэмбэлж оруулж ирсэн байна. За улсын хурлын гишүүн Сорон Зомолд.